За чихрийн шижинтэй буюу сахартай хүмүүсийн өлөө үеийн сахар нь ямар тохиолдолд байнга өндөр гараад идэг вэ гэдгийг хэлээд өгье. За энэ бол ерөнхийдөө элэгтэй холбоотой байдаг. Тэгэхээр элэг муу байлаа гэд өлөө үеийн сахар их байдаг гэсэн үг бол биш шүү. Элэг ямар тохиолдолд их ажилдаг вэ гэхээр манайхан архиусны дараа элэг маш эрчимтэй ажилдаг гэж бодоод байдаг. Тэгвэл элэг бид нарыг унтаж байгаа үед маш эрчимтэй ажилдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр элэг гэдэг эргэтэн маань бидний хоолоор орж ирсэн сахар болон өөх тосны нэгэн хэсгийг хадгалж байгаад одоо бид нэр унтаж байх хугацаанд глюкоз буюу сахарыг үүсгээд бидний цус руу тогтмол хэмжээтэй оруулж байдаг. Ингэснээр бид нар шөнө унтаж байхад бидний цуснд байгаа сахар тогтмол хэвийн байж байдаг. Өөрөөр хэлбэл одоо нэг хэвийн байдлаар бидний цус руу глюкозыг оруулж байх ёстой байтал ямар нэг гадны зүйлээс болоод цус руу оруулж байх ёстой глюкозыг хэтэрхий ихээр оруулаад байна гэсэн үг. Үүнд юу нөлөөлдөг вэ гэхээр нэгдүгээрт байнгын стресстэй хүмүүс, хоёрдугаарт унтахдаа маш их хурхирдаг, нойр муутай, унтаж байхдаа амьсгал таслалддаг, за гуравдугаарт хэвлийн даргалалттай хүмүүс. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр таны өлөө үеийн сахар дандаа өндөр гараад байгаа бол та их стресстэй байна гэсэн үг. Аль эсвэл хэтэрхий хурхирдаг, нойр муутай, унтаж байхдаа таны амьсгал таслалддаг, нэг бол та хэвлийн хэсгээрээ хэтэрхий тарган байна гэсэн үг.